Цагдаа Дутын цэргийн анги байгууллагын эмэгтэй албаагчдын дунд 3 дахь жилдээ зохион байгуулагдж буй албаа гоёсон бүсгүй уралдааны нээлтийн үйл ажиллагаа боллоо. Тус уралдаанд ирчүүддээ мөр зэрэгцэн мэдлэг боловсрол, ур чадвар төсвөр хатуучлаараа манлайлан ажиллаж буй анги байгууллагын төлөөлөл болсон 50 эмэгтэй албаагчид оролцож байна. Цагдаа дотоодын цэргийн байгууллагын дэвшилтэд технологи инновацийг нэвтрүүлэх, гендерийн тэгш байдлыг хангах, албаагчдыг мэрэгшүүлэх, арга барил бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэх, эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих чиглэлээр олон талт ажил арга хэмжээг зохион байгуулж буй нэг нь тус уралдаан юм а. Цагдаа дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2024 оны 10 сард эмэгтэйчүүдийн зөвлөлийг зохион байгуулсан байгаа. За ингээд эмэгтэйчүүдийн зөвлөл байгуулагдсанаас хойш эмэгтэй албаагчид руу чиглэсэн нэлээдгүй олон талт арга хэмжээг зохион байгуулж ажиллаж байна. За үүний нэг нь өнөөдөр буюу энэ албаа гоёсон бүсгүй гэсэн энэ уралдааныг зохион байгуулж байгаа. Энэ маань бас эмэгтэйчүүдийн зөвлөл манай урьд сэргийлэх албаны сүлд чуулгатай хамтраад ингээд амжилттай зохион байгуулалт явагдаж байна. Энэ удаагийн уралдааны онцлог нь албаагчид англи хэл дээр ихтгэл танилцуулах, хиймэл оюун ухаанаар дамжуулан гэмтэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр бүтээл бэлтгэх, дрон буюу нисдэг төхөөрөмжөөр даалгавар гүйцэтгэх, бие бэлдрийн хүнд сорилтыг давах зэргээр мэдлэг ур чадвараа сорно. За энэ удаагийн тэмцээн маань бол 3 дахь удаа зохион явагдаж байна. Өмнө нь бол 2015-2018 онууд зохион явагдажсэн. Тухайн үед бол Улаанбаатар цагдаагийн хүрээний анги байгууллагын албаагчдыг хамруулан зохион явагдажсэн бол энэ жил цагдаа дотоодын цэргийн анги байгууллагын нийт 51 албаагчийг хамруулан оролцуулж байгаагаар онцлогтой. Уралдаан маань нийт 6 тэмцээний хүрээнд 2 үе шаттайгаар явагдана. За эсээ бичлэг, хиймэл оюун ухаан, бие бэлдэр, итгэх ур чадвар, авиас, англи хэлний, гадаад хэлний мэдлэг сорилт гэсэн энэ 6 үе шаттайгаар явагдаж байгаа. Энэ удаагийн тэмцээнд албаа төлөөлөн оролцож байгаадаа баяртай байна. Миний хувьд бол хиймэл оюун ухааны гэрийн даалгавар гэсэн байсан. Яагаад гэхээр энэ хиймэл оюун ухааны мэдлэг шаардсан энэ даалгавар нь яаж байгаа гэхээр одоо техник технологийн 900 ярьж байгаа шүү дээ. Тийм учраас одоо нийт цагдаагийн албаагч маань бол энэ төрлийн мэдлэгийг бол зайлшгүй байх ёстой зүгтнээс оруулж ирсэн байгаа. Түүнээс бол одоо хиймэл оюун ухааныг одоо хэрхэн ашиглах вэ? Яаж бий болгодог вэ? Түүгээрээ дамжуулан гэмтэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдээллийг яаж одоо олон нийтэд хүргэх вэ гэдэг агуулгыг гаргаж ирэх гэж бол бас нэлийн бэлцээ. За ингээ эхнийхэн даалгаврыг сая гарч тайлбарлаа гүйцэтгэгчид гарч ирлээ. Хиймэл оюун ухаанд суурилсан даалгавар байсан. Энэ даалгавраа гарч гүйцэтгэхдээ жоохон сандарлаа. Анги байгууллагын бүх салбарын шилдэг эмэгтэйчүүд ирсэн ер нь өрсөлдөөнтэй явагдчихээн. Ер нь их сандралтай эхэлж байна тэмцээн. Би өөрөө спортоор хичээлж өссөн болохоор надад бие бэлдрийн тэмцээнүүд нь ер нь ойролцоо санагдаж байгаа. Миний хувьд энэ тэмцээний хамгийн шилдэг одоо юу гэдэг шинэлэг санагдаж байгаа зүйл нь хэм бол эмэгтэй албаагч нар тэр болгон одоо дороо ашиглаад те 3 давхраас ингээ олсоор буугаад байдгүй. Тэгэхээр энэ тэмцээнээр одоо дамжуулаад бас өөрийгөө бас шинэ зүйлийг мэдэж авах те за дорооныг одоо тодорхой хэмжээнд ингээ ашиглаж сурж байгаа гэхлээр миний хувьд одоо илүү их одоо туршлага хуримтлуулж байгаа мэдлэг хуримтлуулж байгаа ийм тэмцээн болж байна. Тэгээ нийт бүх оролцож байгаа эмэгтэй үзэсгэлэнтэй мөрдөс гойсон бүсгүйчүүддээ амжилт хүсье.